Монгол улс өөр амжилтын өөрчлөлийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийг хэрэгжүүлэх Киотогийн протоколд 1999 онд 2020 оноос түүнийг залгамжлан хэрэгжих Парисын хэлэлцээр 2016 онд нэгдээ орсон. Тус конвенцийн талуудын 2010 оны 17 дугаар баг хурлаа санхүүгийн шинэ механизм буюу өөр амжилтын ногоон сан байгуулах шийдвэр гарч уг сан 2013 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ сан өөр амжилтын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр хөгжиж байгаа орнуудад буцалтгүй тусламж, хөнгөлөлтөө зээл, өөрийн хөрөнгө, зээлийн баталгаа зэрэг санхүүгийн хэрэгслүүд мөн сэргээгт эрчим хүчний хэмнэлттэй технологи болон экосистемийн тогтвортой менежмент, ухаалаг технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтын төсөл бас хамтран ажиллагч улс орнуудын бэлэн байдлыг хангах чадвар хөгжүүл гарах хэмжээнд санхүүжилт олгодог ийм зорилттой сан байгамаа. Монгол улс 2014 оноос эхлээд энэ сантай идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар байгаль орчин аюул жуулчлалын яам, тусын яамнаас сангаас итгэмжил авчсан үндэсний байгууллага болох Хос банк, түүнчлэн олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллага тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн бохирдолт хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтран боловсруулж санал болгосон төслүүдээс Монгол улсад дангаар хэрэгжүүлэх 7 төсөл өөр амжилтын ногоон сангийн захирлуудын зөвлөлөд дэмжигдэж хэрэгжүүлэх үе шатанд ороод байна. Эдгээр төслүүд нь өөр амжилтын өөрчлөлтийг сааруулах чиглэсэн арга ажиллагаа, техник технологи бүхий жижиг дунд бизнесийг дэмжих, ногоон санхүүжилтийн их үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, гэр оролтын эрчим хүчний бичил сүлжээ үүсгэх, нийслэлд эко шийдэл бүхий хороол байгуулж хүлэмжийн хий бууруулах, агаар хөрс усны бохирдол бууруулах асуудлыг хам шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хамарч байгаа. Түүнчлэн хот суран газрын хэсэгчилсэн халаалтыг шийдэх арга, ногоон санхүүжилтийг өргөжүүлэх боломж, өөр амжилтын өөрчлөлт, дасан зохицох төлөвлөгөө зэрэг чиглэлээр бэлэн байдлын болон урьдчилсан судалгааны 5 жижиг төслийн саналд дэмжлэг авч хэрэгжүүлээд байна. Монгол улс оролцсон бүсийн 3 төсөл батлагдаад хэрэгжүүлэх яриа хэлцүүд нь хийгдэж байгаа. За Монгол улс өөр амжилтын ногоон сан төргүүлэн шийдвэрлүүлсэн болон шийдвэрлүүлэх төвшөнд хэлцэгдэж байгаа төслүүдийн хэрэгжилтийг түргэн шуурхай өргөөжтэй болгох зорилгоор тусантай байгуулах хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар өөр амжилтын ногоон сан хоорондын хэлцээрийн хуулийн төслийг улсын их хурлаар сойрхон батлуулах шаардлагатай байна. Энэ батлагдвал тус сангаас Монгол улсад орж ирэх бүхэл төрлийн санхүүгийн дэмжлэгт давхар татвар ногдохгүй байх. Мөн хөнгөлөлтөө зээлээр үйл ажиллагаа явуулж хувийн хвшлийн түншлэгч талуудад зээлийн хүүгийн дарамт нь багасах, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх юм ач холбогдолтой болох юм. Ийм учраас хамтран ажиллах тухай Монгол улсын засгийн газар өөр амжилтын ногоон сан хоорондын хэлэлцээрийн хуулийн төслийг тавхан хэлэлц шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа. За сайд баярлалаа. Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэрээ